манай Монголын улс төрч эмэгтэйчүүд гэж оролцохгүй юмгүй хэсэг хүмүүс бий болсон байна. Албан тушаалын амтанд орсон хүмүүс юу хийж ямар юм ярьж байгаагаа ч мэдгээ болчихдог болтой. Одон туяа гишүүн тэргүүлэн үндсэн хуулийн цэцгийн шийдвэрүүд нь таалагдахгүй байна. Бид нар хийсэн бүтээсэн ажил ус хийж бүтээх зүтгэл тэмүүлэлээр биш зүгээр жагсаж очиод л улсын хуралд чинь ороод суучмаар байна штэ. Хэрвээ цэцгийн шийдвэрийг дахиндуулж эмэгтэйчүүдийн квотыг хасах юм бол тэр дэмий тэмцлийн хурц хэлбэр шилжин шүү гэж баахан эмэгтэйчүүдийг уриалсан мэдээлэл хийж сүрдүүллээ. Ер нь бол хүүсээрээ түрээ барин болохгүй юм ярьж элдв юм руу зүтгэх хэрэг байгаа ч үгүй. Чадалтайгүйнийг нийгэм сонгогчдын маас нь өөрөө хүлээн зөвшөөрөөд гаргаад ирдэг. Заавал тэгж ядарсан царай гарган хүүс хүмүүс элдв юмараа талаалгал цэцгийн шийдвэр таалагдахгүй тэгин шүү ингэн шүү гэж айлгаад байх нь тийм таатай санагдахгүй. Үүнээс өөр юм жишээ нь улаан мөхний вакцин ч юм уу гайл дээр гацчаад байгаа уртлын аппаратын асуудлаар тэмцсэн бол хаа хамаагүй дээр л баймаар да. Овны төлөө хийсэн бүтээсийн тул сэтгэл зэцгүүгээр хүмүүс таныг гаргаад л ирнэ. Иймэрхүү маягаар санал суудлын төлөө тэмцлийн хурц хэлбэрлүү зүтгээдчтэй. Хий бүтээ гэсэн сэтгэлээр албан тушаалын үйлчлэггүй байж одны хайр талархлыг хүлээгээд явдаг хүмүүс байна. За жишээ нь жүжигчин ундрмаа бол бас их гендермен хүүш хүмүүс яриул ярихаар л хэлтэй амтаа бүсгүй. Тэгэхгүй л байгаа зүтэй. Гэх мэтээр яриул ярих юм байж л байна. Цэцэн дээр хөх тэнгэрэл бий гэдэг үл үнээрээ.